Daydream Awakening. За сайн байцгаана уу хүмүүсээ энэ удаагийнхаа сонголттой хүзрийн уншлагаар ийм 3 хүзрэг гаргаж ирлээ. Тэгэхээр та бүхэн сайхан төвлөрж байгаа болвол паузлж агаад тэгээд аль хүзэр нь таныг ер нь хамгийн түрүүнд сонирхлыг чинь татсан бэ? Тэр хүзрээ сонгоод аваарай. Ер нь бол нэг амар зөртэй бодохгүйгээр шууд мэдрэмжээрээ далд ухамсараасаа сонгвол илүү зөв сонголт байх болно. Сайн байна уу? Эхний хүзрийг сонгосон хүмүүсийнхаа үндсэн таараа хэсгийг уншлах бэлэн боллоо. Тэгэхээр хэд хэдэн таараа хүзрүүд гарч ирсэн. Зарим нь бол таатай, ганц хоёр анхаарахаар таагүй хүзрүүд бас гарч ирсэн. Тэгэхээр юмштай ч хамгийн ихэнд гарч ирсэн хүзэр нь болохоор Two of Cups хүзэр дэше харж гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүзрийг эхний хүзрийг сонгосон хүмүүс маань маш сайн өөрөө өөртөөгөө холбоо үүсгэсэн. Одоо өөрийн дотоод тэр ертөнд дотоод харилцаа, дотоод хайр тэ өөрийгөө хайрлах хайр, дотоод хүүхдтэйгээ холбогдох холбоо ер нь бол бас сүнстэйгээ холбогдсон холбоо гэж ойлгож олон зарим хүмүүсийн хувьд зүгээр бусад зарим хүмүүсийн хувьд болохоор зүгээр л ерөнхийдөө өөрийнхөө хүслүүдийг сайн мэддэг, таньдаг, ойлгодог тэ өөрийнхөө юу гэж байгааг мэддэг, далд ухамсарынхаа ерөнхийдөө дуудлагуудыг сайн одоо мэдэрч сонсож чаддаг. Ухамсаргүйгээр ч гэсэн ерөнхийдөө далд ухамсартайгаа холбогдоод далд ухамсарынхаа хүслүүдийг биелүүлж чаддаг тий бодит ертөнцийн ийм хүн байна. Тэгэхээр ийм хүмүүс өөртөөгөө ерөнхийдөө сайн харилцаатай байхаар бусад хүмүүстэй ч гэсэн ерөнхий харилцаагаа маш сайн одоо ойлголцож чадаж байдаг. Ямар ч хүнтэй таарсан бай хамаагүй шинээр танилцсан хүмүүс ч бай өнгөрснөөс одоо бага насны найзуудтайгаа ч тэр бай тий. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүстэй бол харилцааны тал дээр айгуу сайн байгаа одоо ийм хүмүүс байна. Тэгээд дээрэс нь одоо Sun хүзэр маань бас гарч ирсэн. Энэ бол Tarot-ны хамгийн ерөнхийдөө таатай хүзэр гэж хэлж болохоор хүзэр. Тэгэхээр ерөнхийдөө та бүгдийн амьдралд бүх юм гоё нартаа гэгээлэг те ухамсартайгаар та бүгд яг хүсснээрээ амьдарч чадж байгаа юм байна гэдэг ийм ойлголт гарч ирж байна. Тэгээд магадгүй бас бага насныхаа мөрөөдлийг биелүүлээд одоо тэрнийхээ араас явж чадж байгаа хүмүүс байх шиг байна. Ерөнхийдөө дэжгүй мотивацтай, тэгээд амбицтай гэж хэлж болно. Гэхдээ эрүүл амбицтай. Тэгээд тэрнийхээ араас ингэж өөрийгөө дайчилж чаддаг, хөдөлмөрлөж чаддаг. Тэгээд ерөнхийдөө ийм эерэг амьдралд хандлагатай байдаг гинхаа ачаар бас мэдээж амьдралд нь ерөнхийдөө бүх сансан зүйлс нь бүтдэг тий. Одоо сайн явбал сайн заяатай одоо заяа сайтай хүмүүс гэж ерөнхийдөө ойлгож болох юм байна. Уучлаарай. Яг нөгөө нэг тарот тайлбарлаад явхад ерөнхийдөө нэлийн далд ухамсараас ярьдаг болохоор бас зарим юм дээр ингээд жоохон сонин юм яриад идэг гэж магадгүй. За ямартай ч цаашаа өргөжлүүлээ. Тэгээд strength хүзэр бас гарч ирсэн. Strength хүзэр маш их тийм дотоод хүчтэй хүмүүс байна. Тэгээд бас дээрэс нь яг амар том support systemтэй хүмүүс бас байх шиг байна. Магадгүй хажууд нь байгаа эхнэр нь эсвэл нөхөр нь те эсвэл хүүхдүүд нь эсвэл аав ээж эсвэл сайн найз нь ч юм уу ямар тач маш дотны тийм айгүй сайн туслах одоо байнгын дэмжиж байдаг, байнгын санааг нь одоо танд итгэж байдаг. Тийм бас хүнтэй юм байна. Та өөрөө ч бас тэрнийхээ ачаар өөртөө итгэлтэй байж чаддаг. Ерөнхийдөө сансан зүйлдээ санаагаа ингээд одоо зориглоод араас нь явж чаддаг юм дотоод хүч маш их харагдаж байна. Тэгээд бас маш сайн support system харагдаж байна. Ten of Pentacles үзэр маань дэше харж ирсэн. Энэ бол эд баялагын ерөнхийдөө хамгийн одоо Ten гэдэг нь ерөнхийдөө хамгийн өндөр тоо. Тэгэхээр эд баялагын хувьд за ер нь ингээд одоо гэр бүлийнхаа санхүү те гэр бүлийн ер нь юм доктортой байдал зөвхөн санхүү талаасаа ч гэсэн биш ерөнхийдөө гэр бүлийн гишүүд хоорондоо юм айгуу таатай тухтай юм доктортой харилцааг бий болгож чадсан. За тэгээд маш олон юм бас олон мөрөөдлүүдтэй олон юм идей санаа тий ингээд тийшээ айлд зугаалыг хэдүүлээ одоо ингэн шүү гэх мэтэр одоо тийм баялаг харагдаж байна. Гэхдээ бас энэ хүзрэн дээр ингээд нэг хүн 3 хүн цаашаа араа суусан байхад нэг хүн наашаа араа суусан байна л да.
Энэ яг бас хэдийгээр ингээд нэгдмэл байдлыг илтгэж байгаа хүзэрч гэлээ бас дотор нь ганц хоёр юм нэгдмэл байдалд нь хамаарагдаж чадахгүй байгаа өөрийгөө тусгаарлагдсан мэдрэмж авч байгаа бас гэр бүлт нь хүн байж магадгүй эсвэл та өөрөө ч тийм мэдрэмжтэй байж магадгүй. Тэгэхээр энэ бол нэг амар тийм муу зүйл бол биш. Ямартай ч бас тийм тусгаарлагдмал мэдрэмжтэй хүн гэдэг нь маань ерөнхийдөө бас өөрийнхөө ертөнцийн өөрийнхөө гэсэн үзэл бодолтой маш юм өөрөөр сэтгэдэг өөр юмд ач холбогдол өгдөг хүмүүс байдаг л да. Магадгүй яг юм материалын эд баялагын зүйл дээр мөнгө санхүү дээр юм ач холбогдол өгдөггүй шал өөр зүйлийн юм сонирхолтой тийм гэр бүлийн гишүүн эсвэл та өөрөө тийм байж магадгүй. За хэвтүүлээ одоо нөгөө талынх нь хөзөрдөг ярьцгаа ерөнхийдөө нөгөө талд нь болохоор яг таны одоо сул талууд гэж хэлж болохоор за тэгээд анхаарал таавах тий ерөнхийдөө суралцах, ойлгох, ухаарах магадгүй тэгэж дутуу бодоод байгаа, дутуу хараад байгаа зүйлүүдийн талаар гаргаж ирсэн хөзрүүд байна. Хамгийн эхлээд Nine of Swords хөзөр Seven of Cups-та доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр Seven of Cups хөзрийн маань ерөнхийдөө доошоо харж гарч ирж байгаа нь энэ бол хит их тийм өөрийнхөө одоо ямар нэгэн юм жоохон delusional байна гэж ойлгож болно. Яг ингэнээр хэлэх юм бол delusional байна гэж ойлгож болно. Нөгөөдхөөр хэлэх юм бол хэтэрхий магадгүй юм далд ертөнцийн сонирхлын ингээд жоохон экстрим хитэрсэн байгаа тий. Тэгэнгүүт ингээд янз бүрийн хэрэгтэй хэрэггүй үнэн худлаа мэддэхгүй мэдээллүүдийг ерөнхийдөө сонсож сонирхож тэрэндээ автдаг ч гэж магадгүй ямар нэгэн одоо тийм мэс үлгэр домог за тэгээд ямар нэгэн фанатик за ямар нэгэн тийм сонин хачин одоо юм хугтгоонууд эдгээр шүү дээ. Ерөнхийдөө тийм хугтгоонууд автагддаг ч юм уу. Ямартай ч өөрийнхөө бас далд ухамсартайгаа баг зэрэг буруугаар ажиллаад байгаа гэж ерөнхийдөө зөвлөгөө өгмөр юм л да. Тэгээд мэдээч яг энэ хүзрийг ингээ ярангуут одоо энэ хүзрийн мэрэгч нь бас тийм шүү дээ гэж та бодож иж магадгүй. Гэтэ хүзрийн мэргийг маш олон хүмүүс маш олон янзаар ашигладаг, маш олон янзаар холбогддог, маш олон янзаар тайлбарладаг. Юу чухал вэ гэхээр гаднаа юу ч харагдаж болно. Тухайн хүн тухайн одоо хийж байгаа зүйлтэйгээ итгэл үнэмшил болон холбоос хэр ойлголт ухамсартайгаар сайн байна вэ гэдэг маш чухал байдаг. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү далд ертөнцийн зүйлстэй одоо сонирхолтой байгаа бол аль болох газардлахтайгаар тэгээд аль болох юм яг юу хийгээд байна вэ? Яг юутай холбогдоод байна вэ? Тэ миний сонсож байгаа энэ мэдээлэл яг одоо баригдмал одоо яг үнэхээр нэрээ газарт буухаар үнэн байж болохоор миний мэдрэмж юу гэж хэлж байна. Гэх мэтээр ерөнхийдөө нэлээд тийм наанта цаанда хандах хэрэгтэй гэж зөвлөгөөг хэлж өгмөр байна. Мэдээж та энэ одоо энэ бичлэгийг үзэж байгаа шалтгаан танд одоо хэрэгтэй санагдаж байгаа болохоор л үзэж байгаа. Тэгвэл бас хэрэггүй зүйлсүүдийг та ухамсарлуугаа хийж байх вэ гэдгийг бас дурдмаар байна. Тэгээд аль болох ерөнхийдөө бодит ертөнцтэй илүү ингэж уялдаа холбоо тий хамаарал одоо ингээд бодит ертөнцийн big practical байх хэрэгтэй. Одоо жишээ нь миний өгж байгаа зөвлөгөөнүүд яг бол таны амьдралд маш practical зөвлөгөөнүүдийг өгж байгааг та анзаарч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар одоо аль болох энэ бодит амьдрал дээр анхаарлаа төвлөрүүлж мэдээж далд ертөнцийн сонирхолтой байж болно. Мэдээж одоо spiritual байж болно. Гэхдээ бас ямар газ хэтрэхгүй байх вэ? Аль нь одоо эрүүл баланс вэ гэдгийг одоо ерөнхийдөө өөртөө тэрийг тодорхойлж юм хил хязгаар тавьж сурах хэрэгтэй гэсэн үг. Nine of Swords үзэр маань яг таны одоо энэ их юм далд ертөнцийн сонирхолтой байгаад байгаа нь магадгүй хуучны юм сэтгэл зүйн сэтгэлгээний оюун санааны чинь айгүй юм олон дарамтуудаас дарамт шахалт ерөнхийдөө шаналл юм айдас санаа зовнил төгшүүр за эсвэл одоо ерөнхийдөө тийм сөрөг сэтгэл зүйн сэтгцийн шалтгаануудаас болоод ерөнхийдөө ингэж сонирхоод байгаа юм байна л да. Тэгэхээр мэдээж танд тусалж байгаа зүйлс байвал тусалж байгаа. Гэтэ бас дордуулахаар зүйлс байж магадгүй юм байна л да. Яг тийм байна. Энэ хоёр холбоос энэ хоёрыг үзрийн холбоос маань
сэтгэлийн төвшөртэй, сэтгэлийн юм шаналтай сэтгцэн ингээд докторгүй байдаг хүмүүс хит их далд ертөнцийн хамааралтай за энд мэрэгч, энд төлөвч, за энд зүнж те очиод асуучи нэтрэг гэх мэтэр маш их өөрсдийнхөө тэр нөгөө нэг дотоод төвшөөрийнхөө асуудлыг ингээд шийдвүүлэх гээд хий цаг энерги болон мөнгийг зарцуулдаг. Тэгэхээр энийг бол би ялцчихгүй та бүхэнд анхааруулж хэлмээр санагдчих байна. Наанда цантаа байх хэрэгтэй. Тэгээд таны одоо тэр сэтгэлийн шархууд, сэтгцийн юм янз бүрийн асуудлууд, төгшүүрүүд байвал эдрээр ангаагдахгүй энэ бол яг төр зүрийн л одоо ингээ шахны лэнд, шахны наалт те яг тэр цаад тэр сэтгэлийнхаа углуурхт байгаа тэр одоо янз бүрийн асуудлуудаа яг эрүүлэр яг боддоор юунаас олж үүсв? Тэр айдсынхаа яг гол үндэс суурийг нь олоод авчингууд ерөнхийдөө айдстайгаа нүүр тулах, айдсаасаа салахтаа даван гарах бүрэн боломж байдаг. Тэгэхээр дотроосоо ерөнхийдөө бүх ингээ тавшаад ирэхээр иймэрхүү далд ертөнцийн ямар нэгэн зүйлүүдээс намайг авраач гэдэг тийм авралыг хайхаа болчдөг. Тэгэхээр хэд их аврал хайж байгаа хүмүүс маань бас өөрсдөндөө энэ тал дээр анхаарад тэгээд илүү өөрөөсөө одоо тэр асуултын хариулт болон өөрөөрөө өөрийнхөө зүрхийг ангаагдуулах хэрэгтэй. Та ямар нэгэн газар очиод ингээл таныг одоо эмчлээд үгүй, таныг ямар нэгэн зүйлээс чинь салгаад үгүй ч юм уу. Одоо юу гэдэг вүлээд ямар нэгэн тийм ингээд засал хийгээд үгүй гэж байгаа бол энэ бол хийгдэж байгаа гэж ботход үр дүнтэй байлаа гэж ботход энэ бол яг төр зур хугацааны л засал шүү. Хвчлэн юм байдаг. Яг тэр гол үндсийг нь та гаргаж ирж засахгүйгээр та өөрөө л засаж чадна. Тэгэхгүйгээр бол тэр заслыг одоо төр хугацааны гээд үйлчилж байгаад буцаал тань дээр асуудал чинь буцаад л тань шинж тэмдгүүд чинь илрэх болно. За тэгээд King of Pentacles үзэр маань доошоо харж ирсэн. Тэгэхээр хэдийгээр та өөртөө ингээд гэр бүлдээ тийм доктортой одоо эд баялагын байдлыг бүтээсэн байгаа боловч яг урт удаан хугацаанд энэ баялагийг бас ингээд авч яваад хуримтлал үүсгээд цаашдаа ингээд үр хөвгтдээ үлдээж чадхаар тийм бас яг мэрэгшсэн бас тийм байдалд очиж арай амжаагүй байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө эд баялагийнхаа одоо юун дээр хуримтлал үүсгэх. За тэгээд хаашаа яаж хуваарлах уу те эд баялагийнхаа хуваарлалтан дээр за дээрэс нь бас гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа хандлага за эд баялагийг яаж хуваарлж яаж одоо хэн ямар зарцуулалт хийж ин хэн ямар их одоо орлого оруулж ирж ин гэх мэт энэ байдал дээр бүр илүү мэрэгших танд орон зай бас үлдсэн байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр анхаарвал бүр илүү их баялагийг өөртөө хоримтлуулад өөртөө ингээд яг баттгах болно. За Emperor хүзэр гарч ирсэн. Энэ бол ерөнхийдөө маш хүчтэй эргэтэлэг энергийг илтгэдэг хүзэр. Тэгээд ерөнхийдөө шийдвэртэй бат зогсож чаддаг. За тэгээд маш их мэдээллийг одоо баруун зөнгөө авч чаддаг тий шийдэмгий, шудраг, шулуун шийтгэлийг одоо яг зөв өгч чаддаг гэх мэтчлэн ийм хүзэрлөө. Энэ хүзэр яг хоо ингээд өөрөөр уншлах төр өөрөөр утгаарж гарч ирдэг. Зарим тохиолдлоор яг сөрөг талаараа ирүү гарч ирдэг бол энэ уншлах дээр маш одоо таатай зөв чиглүүлэхтэй гарч ирлээ. Тэгэхээр таны амьдралд ийм хүн танд бас туслаад ингээд орон зайгч нь гой дүүргэж өгч чадж байгаа юм магадгүй таны нөхөр эсвэл та өөрөө бас ийм Emperor шиг хаан шиг зөв шийдвэрийг гаргаад зөв одоо үзэл бодолтой бас байж чадж байгаа гэсэн хүсэр гарч ирлээ. Two of Swords хүзэр доошо гарч ирсэн. За энэ бол энэ уншлагын хамгийн сүүлийн Tarot хүзэр гарч ирсэн байгаа. Тэгэхээр зөрчилдөөнтэй байна. Та магадгүй өөртөө зөрчилдөөнтэй байх шиг бололтой. Одоо үзэл бодлын үзэл санааны ямар нэгэн юм ихтгэл үнэмшлийн зөрчилдөөнийг харуулж байна. Тэгэхээр энэс болоод бас та магадгүй энэ нөгөө хит тийм далд тухамсрын төөрөгдөл орцсон бас холбоотойч байж магадгүй. Гэхдээ энэ зөрчилдөөнийг ерөнхийдөө юу гэж ойлгох вэ гэхээр бидний дотор одоо маш олон төрлийн зан чанарууд өгөгдлүүд байдаг. Төрхөөс ахуулаад тэгээд мэдээж том болоход ч гэсэн ингээд тэр дөрүүд маань гэх юм уу өгөгдлүүд маань янз бүрийн хэмжээгээр хөгжиж одоо ингээд илүү давамгайлж бидний амьдралд гарч ирдэг л характерт. Тэгэнгүүт таны дотор
хоёр ийм өөр хүсэл зорилготой, хоёр өөр утга учирыг хасан, хоёр өөр одоо юмны араас ямаар байгаа магадгүй ийм хүсэл байвал тэр хоёрын хүсэл нь хоорондоо зөрчилдөөд байх ч юм уу тий. Нэг нь нэг зүйлд итгэдэг, нөгөөх нь шал өөр зүйлд итгэдэг бас байж магадгүй. Тэнгүүт хоорондоо бас зөрчилдөд байж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө зөрчилдөөний үед бид нар маш их энерги тэр зөрчилдөөнд ерөнхийдөө алдчихдаг л та. Тэгэхээр тэр зөрчилдөөнийг алга болгоод та тэр хоёр одоо жишээ нь зөрчилдөөд хүслэн зөрчилдөөд байгаа, зорилгон зөрчилдөөд байгаа хоёр тийм итгэл үнэмшил байвал тэр хоёрыг хооронд нь уулзуулаад за ингээд ерөнхийдөө дундаа ирэх хэрэгтэй гэсэн үг яг л хилцээр хийж байгаа юм шиг. За би ингээ чи тэгвэл ингээ хоёлаа ингээ дундаа ирья те. Би энийг хийх юм бол би одоо энэ хүсэж байгаа юмдаа хүрэхээр нь чи бас ингээд чи бас хүсэж байгаа юмдаа хүрнэ. Ер нь бол тэр хоёр хүслийн огтлолцох цэгийг нь олох хэрэгтэй гэсэн үг. Тэр хоёр үзэл бодлын яг хоорондоо аль альнийхаа ашгийг одоо сүрхгүйгээр аль альнийхаа ашгийг биелүүлж чадах тийм огтлолцох цэгийг олох хэрэгтэй гэсэн үг. Тэр үед таны дотор маш их энерги суллагдаад ерөнхийдөө амьдрал чинь бүр илүү одоо үр бүтээлтэй амжилттай байж чадна. За тэгээд энэ удаагийнхаа уншлагаар би яг энэ сонгосон хүзрийнхоо нэгдүгээр хүзрийг сонгосон хүмүүстэй өгөх зөвлөгөөний нэмэлт Oracle зөвлөгөөг тусдан бичлэгээр хийж байгаа. Тэгэхээр та хэрвээ тэр зөвлөгөөг авмаар байвал зөвлөгөөг аваарай. Хэрвээ авмааргүй энэ ингээд тарot уншлага маань хангалттай гэж ивэл бас мэдээж энэ тарот уншлагаараа өөрийнхөө хэрэгтэй мэдээлэл аваарай. За тэгээд баярлалаа. Сайн байцгаана уу? 2 дугаар хүзрийн уншлага бэлэн боллоо. Тэгэхээр энэ бичлэгэн дээрээ би үндсэн тарот хүзрийг ерөнхийдөө уншлага хийх болно. Өргөжлүүлээд нэмэлт Oracle зөвлөгөө авмаар байвал нэмэлтээр та бүхэн хэрэг бол аваарай. Гэхдээ ерөнхийдөө энэ тарот уншлагаар бол хангалттай бас их мэдээлэл өгөх болно. Хэдүүлээ 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө нэг юм жоохон харилцааны хөө асуудалтай байгаа бололтой. Ажил дээр байж магадгүй. Ажлын холбогдлолтой. Ямар ч тач одоо magician хүзэр маань доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр энэ хүзэр маань ялцчгүй юм гацалтанд орсон байгаа. Хангалттай одоо тийм ажлын бүтэмжтэй байж чадахгүй байгаа. Эсвэл таны туршлага бас юм ур чадвар дутагдж байгаа гэсэн утгатай үзэрлэлтөө. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг бүтээх гэж байгаа ч гэсэн хангалттай туршлага хөрөнгөлүүлж чадаагүй. Эсвэл одоо үйл хэргийн, үйл бүтэмжийн юм гацалтанд орсон гэж итгэж байна. Гэхдээ Ace of Cups үзэр маань ерөнхийдөө дэшээ гарч ирсэн. Тэгэхээр ямар ч тач одоо таны энэ байгаа юм гацалтын хэцүү үйл ойлголцлын асуудалтай одоо хэсэг одоо амьдралын чинь хэсэг болж өрнөж байгаа ч гэсэн та яг энэ үйл явдлын завшаанаар илүү өөрийнхөө дотоод ертөнцтэйгөө дотоод эмоцтойгоо нэлээд сайн ингэж одоо өнгөх боломжийг танд олгож байгаа бололтой. Тэгэхээр энэ моментыг сайн ашиглаж аваад өөрийнхөө ямар одоо алдаа дутагдaltaй ямар эмоцод гарч ирж гин. За энэ одоо зөрчилдөөнөөс гацаанаас хүмүүсийн үйл ойлголцол юм хамааралтай байгаа нөхцөл байдалд өөрийгөө ерөнхийдөө таньж авах тийм боломж гэж ерөнхийдөө ойлгож болно. Хүнд хэцүү цагуудаас бид нар сайхан цагуудаас хамаагүй илүү их зүйлийг ерөнхийдөө ойлгож сурч хариуд нь ингээд араас нь юм сурцсан байдаг л да. Тэгэхээр яг энэ цаг үе бол яг тийм цаг үе байгаа юм байна. Three of Swords ер нь бол 3-ын тоо маш их гарч ирсэн. Тэгэхээр 3-ын тоо та бүхэндээ холбоотой бололтой. Эсвэл гуруулаа хамтарч ажиллаж байгаа ажил хэрэггүй. Эсвэл 3-ын одоо тоотой 3 сар 3 жил эсвэл 3 нас 30 нас гэх мэт 3-ын тоотой хамааралтай бас хүмүүс үзэж байгаа бололтой. Тэгээд энэ танд бас ямар учир одоо хамааралтай юм бэ гэдгийг та бүхэн өөрсдөө өөрийнх нь нөхцөл байдалд яаж тохирж байгаагаас хамаарч одоо ойлгож байгаа. Тэгээд 3 дахь хүзрүүд маань ерөнхийдөө доошоо харж гарч ирсэн л дээ. Яг оюун санаа, сэтгэл зүй, сэтгэл санаа ерөнхийдөө бодол, эмоц болон энерги гэсэн ийм 3 хүзрүүд дээр доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр хамтын ажиллагаан дээр магадгүй хүндрэлтэй одоо хоорондоо зөрчилдөөнтэй байх шиг байна. За олон хүмүүсийн 3 эсвэл 3-аас дээш хүмүүсийн юм хүсэл эрмэлзэл тэр
шунлын бараг юм зөрчилдөөнч гэх юм уу да тий. Маш олон хүмүүсийн одоо бодол, санаа, үзэл бодол, итгэл үнэмшил, хүсэл, эрмэлзэл гих мэт энерги нь холилдсон жоохон юм замбраагүй chaos, хаос болж иж магадгүй байна. За дээрэс нь таны өөрийн сэтгэл зүйн чинь нэлээд юм шархагдсан байдалтай. Гэхдээ та өөрийгөө тэр шархсан байдлаа яг бүрэн хүлээн зөвшөөрөөд өөртөө тэр гуниглах ч юм уу эсвэл өөртөө одоо ингээд тэр шархсан зүрхээ эдгэх цагийг өгч чадахгүй ингээд тэр зүрхэндээ сэлэм зоолттой хэвээр яваад байгаа бол ямар ч тач ийм нэг юм замбраагүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ ингээд ерөнхийдөө хүн хоорондын харилцаа байж болж байна. Ажлын нөхцөл байдал бол байж болж байна. Ямар ч тач одоо энэ нөхцөл байдал тань миний өмнө хэлсэнчлэр өөрт чинь өөрийнхөө талаар илүү таньж мэдэх тэр боломжийг олгож байгаа мэн л. Тэгэхээр тэр талаас нь та бас энэ хэцүүч гэсэн хүнд цаг үеийг өөртөө ашигтайгаар суралцахаар, ухамсарлахаар ашиглах боломжтой. Seven of Pentacles үзэр маань доошоо гарч ирчихсэн нь ерөнхийдөө ямар утгатай вэ гэхэлэр энэ хэрвээ хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа бол эсвэл ажлын нөхцөл байдал биш ингээд хэрвээ гэр бүлийн доторх зөрчилдөөн бол найз нөхдийн хоорондор ч зөрчилдөөн бич магадгүй. Ямар ч тач энэ хүмүүсийн оролцоотой энэ зөрчилдөөн донд та хамгийн их ажлыг хийж байгаа ч гэсэн ерөнхийдөө яг тэр хэмжээнийхээ үр ашиг, хүндлэлтэй ойлголцол одоо тэр яг өгөртөх ёстойгоо хариугаа авч чадахгүй хэтэрхийх өгөөд тэр өгснөөсөө болоод ерөнхийдөө таны энерги одоо хомсдоод өөрийгөө ядраагаад өөрийгөө нэлээд юм ядарсан хэцүү байдалд оруулаад байгаа бололтой. Цаашаа үргэлжлүүлээд ярих юм бол хайр дурлалын харилцаан дээр бас хамааралтай одоо юм бие биенээсээ хэд хамааралтай токсик харилцаанд орсон байж магадгүй байна. Дээрээс нь энэ юу гэлтгэж байна вэ гэхлээр хэрвээ та тийм токсик харилцаанд байхгүй байсан ч гэсэн байгаа ч гэсэн аль нөхцөлд та өөртөөгөө нэлээд юм хортой харилцаатай байдаг гэсэн үг л дээ. Өөртөө яг нөгөө нэг жинхэнэ хайрыг өгч чаддгүй ерөөхдөө нэлээд хатуу ханддаг, нэлээд шудраг бус одоо ханддаг, жоохон мазохист ч юм уу те. Одоо өвдөлтөнд дуртай гэсэн үг шүү дээ. Ер нь юм өвдөлттэй байдалд өөрийгөө авааччаад байдаг гэх мэтчлэн тийм хортой нөхцөл байдлыг та өөртөө үүсгээд ээж магадгүй юм байна. Энэ нөхцөл байдалд гарах уулын арга одоо тийм тата хүзрүүд бас гарч ирсэн л дээ. Тэдний талаар ярих юм бол танд уулын дотор ч нэг юм маш сайхан санаа төрсөн байж магадгүй. Дээрэс нь энэ бүх сөрөг үйл явдлаас маш их юмыг ухамсарлаад ойлгоод өөртөө одоо шинэ юм одоо ухаантай, шинэ ухамсартай, шинэ үзэл бодолтой, шинэ санаа төрсөн байж болзошгүй. Nine of Swords үзэр гарч ирсэн. Тэгэхээр танд бол одоо хэдийгээр сэтгэл зүй талаасаа докторгүй, юм хүн хоорондын харилцаа докторгүй, хайр дурлал төр хэрвээ таагүй байгаа ч гэсэн яг таны mind буюу бодол дотор бол юм хүчтэй санаа юмыг нэвт харж чадж байгаа тий. Яг байгаагаар нь нэвт боддоор харж чадж байгаа юм хүч бас байна. Тэр хүчийг бас ажиглаараа сонсороо өөрийнхөө тэр оюун бодлын өгөгдөл, оюун бодлын тэр юмыг яг байгаагаар нь нэвт харж ингэж одоо цоо ширтэж чадж байгаа тэр чанараа бас ингээд хөгжүүлээд сонсох хэрэгтэй. Тэр дарагдаж болохгүй одоо тэр одоо тэр бодлыг тэгээд ер нь бол миний мэдрэмжээр бол хамтарч ажиллах гэхээсээ илүү уулын та өөрөө ганцаараа л ямар нэгэн одоо энэ санаа магадгүй төрсөн бол тэрийг хэрэгжүүлж эхлэх тийм энергийн бас эхлэлийн цаг үе ялцчгүй хүрээд ирсэн гарч ирлээ л да. Ace of Wands үзэр маань гарч ирсэн. Тэгэхээр яг энэ нэг юм газар дор булагдсан бүтлгүй ажлын шорон доороос та өөрөө тэр айхтар хурц ухаанаараа санаагаараа өөрийнхөө гараараа өөрийнхөө хүчээр гарч ирэх тэр боломжтой цаг үе байна. Гэхдээ бас болгоомжтой байх хэрэгтэй. Ягаад гэвэл танд бас юм хангалттай туршлага байхгүй тий, хангалттай магадгүй чадвар нь бүрдээгүй болохоор Magician үзэр маань бас доошоо гарч харж ирсэн баг. King of Wands үзэр маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр энэ хоёр ерөнхийдөө санаа нь бол ижилхэн
ерөнхийдөө жоохон юм хангалттай одоо мэдлэг хуримтлуулж амжаагүй байгаа ч юм уу да тий. Тэгэхээр зүгээр өөртөө хит бардамнаж хит ингэж одоо сагсалцаж гэхүү. Ингээд ерөнхийдөө жоохон муугаа мэдээд гэхдээ still тэ өөрийнхөө тэр хурц хондоо итгээд шинэ ажлыг эхлүүлэх боломжтой гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө сүүлд ингээд хоёр нэмэлтээр хүзрэг гаргаж ирэхэд та бол яг ийм сэтгэл санааны хувьд бол яалтчгүй маш ийм хүчтэй, тогтвортой яг сэтгэл зүйгийнхаа учрыг олцсон хүмүүсийн эмоцуудыг ч гэсэн аягуулсан ойлгодог. Зүгээр л ингээ хараа сууж байдаг те өөрийнхөө эмоцуудынхаа ерөнхийдөө учрыг олцсон энийх амар сэтгэл хөөрөлт автаад байдаггүй хүн бололтой. Тэгээд танд бол яг юм баялагийг бүтээх эрдэм мэдлэгийг ингэж хооронд нь хавсруулах. За дээрэс нь удалт болон бодит ертөнцийн хооронд нь ингэж хамтд нь ажилуулах ялцчгүй тийм өгөгдөл авяас чадвар бас байна. Тийм хүзрэг гарч ирсэн. Яг юм хоёр могоо хоорондоо ингэж нэгдэж байгаа Infinity 8-ын тоог үүсгэж байгаа хүзрэг гарч ирсэн. Тэгэхээр энэ хүзэр зарим хүмүүст бас маш сонирхолтой санаа өгч магадгүй. Тэгээ ер нь бол миний мэдэрч байгаагаар бол ялтчгүй ганцаараа л ажиллавал ер нь илүү амжилттай байх юм шиг санагдаж байна. King of Pentacles үзэр гарч ирсэн. Тэгэхээр та бол ялтчгүй эд баялаг бүтээгч тийм одоо боломжтой, бүрэн боломжтой хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр таны одоо ингээд хэдийгээр нөхцөл байдал юм харанхуй хэцүү байгаа ч гэсэн танд яг энэ 5 лаа шиг hope мэдрэмж байна. Найдах зүйлс байна, санаа төрж байна, энергийн ингээд бас одоо энерги байна, хангалттай энерги. Бүр амар хангалттай биш юм аа гэхэд ерөнхийдөө бас байна. Тэгэхээр энэ боломжоос ерөнхийдөө босож ирэх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгээд ямар ч тач би яг 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүстэй зориулаад бүр илүү дэлгэрэнгүй зөвлөгөө болон яг ямар асуудал байж магадгүй юм бэ гэдгийг нэмэлт Oracle хүзрээр гаргаж ирэх болно. Тэгээд хэрвээ танд энэ үйлчлэг хангалттай байсан бол үүндээ хүрээд зогсож болно. Нэмэлтээр хэрвээ зөвлөгөөг сонирхоход авмаар байвал нэмэлт зөвлөгөөг сонсороо. Амжилт хүсье. Цамын 3 дугаар хүзрийг сонгосон хүмүүсийн маань үндсэн таараа хэсгийн уншлага бэлэн боллоо. Хэрвээ энэ таараны уншлага ерөнхийдөө хангалттай санагдчихвал заавалчгүй нэмэлт авах шаардлагагүй. Нэмэлтээр мэдээлэл авмаар байгаа хүмүүстээ зориулаад энэ удаагийн хавчлагдаар нэмэлт орог хүзрийн зөвлөгөөнүүдийг хийж байгаа. Тэгээ хэрвээ зөвхөн авмаар санагдаж байгаа, хэрэгтэй санагдаж байгаа, дутуу санагдаж байгаа ерөнхийдөө дахиад сонсох мэдээлэл байх шиг байна гэж мэдэрдэж байгаа хүмүүстээ нэмэлт зөвлөгөөг өгж байгаа юм шүү. За 3 дугаар хүзрийг сонгосон хүмүүс маань маш хүчтэй 2 хүзэр хамгийн түрүүнд гарч ирсэн. Temperance болон Hierophant. Тэгэхээр энэ хүмүүс маань маш их юм ухамсар, далд ухамсар, за нар болон сар, дээд болон доод, за тэнгэр газар гих мэтэр им одоо аль талын балансыг барьж чаддаг, балансын одоо тийм нөхцөл байдалд амьдралд нь байгаа хүмүүс байх шиг байна. Одоо энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энгийнээр ойлгоход хоёр өөр төрлийн хүмүүсийн хоорондох учир нь болж чаддагч байж болно те. Ийм энгийнээр ч ойлгож болно. Маш гүнзгий ухагтхуунаар ерөнхийдөө юм далд ертөнц болон бодит ертөнцийн одоо балансыг мэддэг, балансыг барьж чаддаг гэж ойлгож болно. Hierophant үзэр маань ерөнхийдөө бол та бүхэн spiritual хүмүүс байна гэж ойлгогдож байна. Дээрээс нь бас баригдмал болон баригдмал биш хоёр зүйлийн аль альных нь одоо утга ухаан болон ач холбогдол. За тэгээд тэр тухайн ингээд мэдлэгтэй ийм сонирхолтой хүмүүс байх шиг байна. За үүнийх нь дараа болохоор The Star хүзэр маань доошоо гарч ирсэн. Хэдийгээр та ингээд айгүй мундаг балансыг олоод ингээд маш сайн балансыг олцсон, маш өндөр мэдлэгтэй, spiritual холбоостой, spiritual мэдлэгтэй. За дээрэс нь өөртөө ч гэсэн юм далд ертөнцийн бас энерги мэдрэмжтэй байж магадгүй ийм хүмүүс байгаа ч гэсэн та бүхэн яг энэ Star-ын одоо энэ хүзрийн
зүйл дээр ерөнхийдөө жоохон шаналаад гэх юм уу учир дутагдaltaй байгаад байх шиг байна. Энэ нь болохоор ерөнхийдөө бусдын нүдэд яаж харагдах бол гэдэг тийм айцтай байгааг илтгэж болно. Өөрөөр хэлбэл бусдын хүлээлтийг заавалчгүй биелүүлэх хэрэгтэй юм шиг тий бусдын яг чамааг хүлээж байгаа тэр нөхцөл байдал шин чанартайгаар нь чи өөрийгөө байлгадаг ч юм уу. Ерөнхийдөө яг үнэн шалдан төрхөөрэй. Одоо шалдан гэдэг нь ямар ч юм маскгүй те ямар ч юм баг зүгээгүй дүр ийм гаднаа дүргүй тийм өөрийнхөө бүтэн бодит шалдан үннээр бусдын өмнө байхаасаа хичээж санаа зовж магадгүй шүмжлэгдэхээс айж магадгүй одоо цөллөгдөөд эсвэл ингээд гадуур хогтхаас айх те гэх мэтээр янз бүрийн шалтгаанаар ямар ч яж болно ерөнхийдөө яг өөрийнхоороо бүтэн байж чадахгүй бусад хүмүүсээс жоохон санаа зовж байгаа тэрнээсээ болоод ерөнхийдөө өөрийгөө юм хавчагдмал гэх юм уу яг өөрийнхоороо байж чадахгүй байгаа тийм газар байгаад байх шиг байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор таны сэтгэл санаа ч гэсэн ерөнхийдөө яг ийм гоё байх ёстой газараа очиж чадахгүй ер нь жоохон төөрөгдсөн за зүүднүүд ерөнхийдөө сэтгэл санаа тогтворгүй сонин зүүдлэх байж болж байна. Галт ухамсарт маань янз бүрийн мэдээллүүд ил гарч чадахгүйгаасаа болоод ерөнхийдөө маш их юм замбраагүй танд мессежүүдийг илгээх гээд ингээд та шаналаад байж магадгүй. Энэ бүхэн хизээ зүгээр болох вэ? Хизээ бүрэн тайвшрах вэ гэхээр мэдээж та өөрийнхоороо бүтнээрээ бусдын өмнө санаа зовхгүй амьдрч чадах тэр бодит байдлаараа тий аутентик жинхэнэ чин сэтгэлээсээ үннээрээ байж чадах мөчт бол яг энэ даалт ухамсартай холбоотой сэтгэл санаатай холбоотой асуудал бүгдээр шийдэгдэх ирэх болов шүү. Ялцчгүй яг юм сэтгэл зүйн асуудал дээр бол бас нэлээд чаленжтай байх шиг байна. Таныг магадгүй амьдралт чинь гэр бүлээс чинь ч юм уу эсвэл ерөнхийдөө нийгмийн хүлээлтээс болоод янз бүрийн юм одоо стандартад нийцэх шаардлагатай гэдэг тийм хүлээлтэнд та өөрөө ингээд дотор нь төөрцөн өөрөөсөө холдсон жоохон юм төөрөгдсөн хөөрөөд гэхүү эсвэл доошоо унаад гэхүү ерөнхийдөө нэг тийм байдалтай явж байгаа бол доо тэгээд өөрийнхөө дотоод хүүхдээсээ бас жоохон холдсон тийм хүзэр гарч ирсэн. Тэгэхээр бидний дотоод хүүхд бол ерөнхийдөө яг бидний сүнс гэдээ ойлгочих болно. Таны яг жинхэнэ өөрийн чинь жинхэнэ та гэж ойлгож болно тий. Тэгэхээр дотоод хүүхдтэй ерөнхийдөө анхаарал өгөө дотоод хүүхдтэйгээ байнга холбоотой одоо дотоод хүүхдийнхээ хүсэл эрмэлзэл мөрөөдлийг биелүүлэх тэрнийхээ араас явж чаддаг байх. За дотоод хүүхдэд тайвшрал, ангаалт, тайтгараалыг өгч чаддаг байх гэх мэт энэ зүйлсүүд яг бидний амьдралын чанар болон эрүүл мэндэд маш ач холбогдолтой байдаг. Дотоод хүүхдэд ерөнхийдөө үл тоомсорлоод хайснаас болоод бидний цаашдаа бүр биеинд ямар нэгэн өвчнүүд илэрч эхэлдэг тий. Гэтэ би бол мэдээж энийг та бүхнийг айлах гэж хэлээгүй. Яг энэ бол яг бодит амьдрал дээр илэрдэг одоо зүйлс болохоор хэлж байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө өөртөө үнэнч байх одоо бусдын тэр танд тавигдсан тэр хүлээлтэнд хүрэх албагүй гэдгийг ухаарах тэр цаг мөч бас магадгүй танд ирсэн болохоор энэ картууд тань дээр гарч ирж байгаа байх. Тэгээд Aeroform зүзэр доошоо гарч ирсэн. Энэ болохоор ерөнхийдөө маш их юм яарус одоо бүх юмыг биелүүлэх гээд одоо бүх тэр магадгүй танд өгсөн үүрэг хариуцлагыг ингээд дор нь биелүүлэх гээд хитрхи өөрийнхөө энерги хөндлөж хайрлаж одоо ингээд хамгаалж тэ яахгүйгээр хитрхи их зүтгээд хөдөлмөрлөөд өөрийгөө золиослоод байгаа гэдэг утгатай хүзрэлтэй. Тэгэхээр магадгүй маш юм хөдөлмөрч ажилласаг бусад хүмүүсийн одоо юу гэж бодох тэрэнд маш их ач холбогдол өгдөг хүмүүс байж магадгүй. Та бол ялцчгүй энэ хөдөлмөрийнхөө ачаараас бусад хүмүүст маш их одоо хүндлэгдэж таныг таньж мэдэж эн чинь нэрэл айгүй хөдөлмөрч үнэнч одоо шудраг одоо ажилсаг биелүүлсэн одоо өгсөн үүрэг хариуцлагыг биелүүлдэг хүн шүү гэх мэтээр маш их юм нэр хүнд урамшууллыг та бас хүртэж байгаа цаг үе яаж магадгүй. Энэ мэдээж үндсэнтэй танд ингээд одоо маш их энерги өгдөг те таныг аз жаргалтай болгодог байж магадгүй ч гэсэн бид нэр өөрөөсөө өөрийнхөө мөн чанараасаа хуурч хязгаарч болохгүй. Одоо бусдын тэр сайшаал, магтаал, бусдын тэр хүндлэлийн төлөө гэх юм уу өөрийгөө золиослох нь яг үүндээ
тийм амар урт хугацааны туршид ийм ухаантай сонголт бол биш. Ухаантай сонголт гэх юм бол та аль аль нэг нь давхар биелүүлж чаддаг, давхар одоо онилж чаддаг тийм болж болох бүрэн боломжтой. Тэгэхээр өөртөө ч үнэнч те өөрийнхөө ч хиймээр байгаа юмаа хийж өөрийнхоороо ч яг бодит жинхэнэ үннээрээ амьдрах болон яг тэрүүгээрээ бусдад хүндлэгдэх, тэрүүгээрээ бусдад одоо үнэлэгдэж, урамшигдэж одоо магтаал авах те энэ бүхэн яг энэ аль аль талдаа огтлцох хэрэгтэй. Тэгжээж та илүү аз жаргалтай, илүү одоо бүрэн бүтэн, илүү happy тэгээд эрүүл те ерөнхийдөө төөрөгдөхгүй сэтгэл санаа чинь хамаагүй илүү тайван тэгээд аз жаргалтай, таашаалтай сэтгэл ханамжтай байх болно. Тэгээд Emperor хүзэр маань гарч ирсэн. Тэгэхээр ялтчгүй юм шудраг ёс болон им дүрм, журам, мораль, дисциплин гэх мэт иймэрхүү яг юм үүргийг хүлээж авах те одоо үүргийг биелүүлэх, хариуцлагатай байх, за шудраг байх гэх мэтийн иймэрхүү одоо зарчимч байдлыг та маш их одоо үнэлж амьдралынхаа зарчим болгож амьдардаг хүн юм шиг бололтой. Гэхдээ үүнийхээ золиосонд өөрийгөө явуулахгүй гэдэг санааг л ерөнхийдөө би та бүхэндээ өгмөр нь. Тэгэхээр энэ хоёрыг аль нэг нь хооронд нь хослуулад хооронд нь нэгтгээд огтлцуулах тийм зам ялтчгүй байх боломжтой шүү гэдгийг сануулмаар байна. За тэгээд нэмэлтээр дээрэс нь бас хайрын oracle орно. Тэгэхээр хайрын талаар бас мэрэг амаар байгаа хүмүүс байж магадгүй. За тэгээд энэ хүзрийг сонгосон бүх хүмүүстээ зориулаад бүх талаас нь ерөнхийдөө ямар зөвлөгөө, ямар аргачлалаар энэ асуудлуудыг шийдэх вэ гэх мэтэр хэрэгтэй зөвлөгөөнүүдийг нэмэлтээр оруулах болгон тэрийг хэрвээ сонсомоор байвал аваарай. Хэрвээ бас хангалттай байж магадгүй хангалттай байвал авах шаардлагагүй. За тэгээд баярлалаа.